нийгмийн аюулгүй байдлын төлөө хүчин зүтгэжээс өөрийн нүдээр харсан. Бас одоо нулимс гарч хамар ширхэж ийлээ шүү дээ. Одоо ингээд сайхан их орондоо хүрээд ирсэн. Ямар сайхан байна. Одоо хамаагүй бол одоо уйлчих магадгүй шүү дээ. Үнэхээр сайхан байна. Бид мэдээллийг Хүүд олон хотод дээрээс бэлтгэн хүргэж байна. Вьетнам улсад үүрэг гүйцэтгэж байсан Монгол мордыг энэ сарын 6-ны өдөр эх оронд нь авчирсан түүхэн гэж хэлж болох үйл үйл явдал болсон. Тэгвэл баяр наадмын эдгээр өдрүүдэд Вьетнам улсад үүргээ амжилттай гүйцэтгсэн Монгол мордыг Хүй мандлын дэвжээн дээр авчирч Монгол улсын ерөнхийлөгч хүрэлцэх хүндэтгэл үзүүллээ. Монгол улсын ерөнхийлөгч зэрэг түлхний ерөнхий командагч танаа бүгд найрамд социалист Вьетнам улсын нийгмийн аюулаас хамгаалах яамны морд цагдаагийн гараанд эх орныхоо нэрийн өмнөөс үүрэг гүйцэтгэсэн хүлэг морд үүргээ амжилттай гүйцээд эх орондоо ирснийг илтгэсэн бригадын генерал Адиавзрын нам самд Тэгээ Монгол цэрэг одоо эрхийг сахиулах ажиллагаанд явж хүн төрөлхтний сайн сайхны төлөө аюулгүй байдлын төлөө манай цэрэг ирсэн хүчин зүтгэж байгаа бол бас Монгол мордон бас хүн төрөлхтний сайн сайхны төлөө цэргийн алба хааж үүргээ гүйцэтгээд амжилттай сайхан ирлээ. Монголын ард түмэн бид нар мордоо хараад үнэхээр баярлж шүү дээ. Одоо би өөрөө Вьетнамд очиод биеэрээ очиж үзсэн манай мордууд ямар сайхан сургуультай байж одоо Вьетнамын нийгмийн аюулгүй байдлын төлөө хүчин зүтгэжээс өөрийн нүдээр харсан. Бас одоо нулимс гарч хамар ширхэж ийлээ шүү дээ. Одоо ингээд сайхан их орондоо хүрээд ирсэн. Ямар сайхан байна. Монгол өөрөө бол Монголын ард түмний бахархал шүү дээ. Бидний оройн дээд шүтэн бол Эзэн Чингис хаан. Монгол өөрөө бол бидний бахархал. Орон хор бол бидний гайхамшиг. Тийм учраас төрийнхөө сүлдэнд хүлэг мөрөөд олсон одоо Монголын ард түмэн бол хүлэг мөрөдөө байн одоо хайрлж хамгаалж байх ёстой байна. Мөр бол Монголын хямар шүү. Та 2023 онд анх Вьетнам улсад айлчлах үеэр Монгол мордыг эх оронд нь авчирья гэдэг ийм үүрэг даалгаврыг өгсөн байдаг л да. Тухайн үед яг танд ямар сэтгэл төрж исэн болоо гэдэг энэ талаар бас эргэн дурсвал. Тэгэл одоо Вьетнам төрийн ажлыг гэдэг Монгол морд дээр очив. Хамгийн анхны одоо морд хараа байгуулагдсан. Тэгээд үнэхээр одоо хараад Монгол хүн гэдэг бол үнэхээр мориндоо хайртай юм билээ шүү. Одоо үнэхээр одоо нүднээс солимс гарч одоо амар ширхэж ийсэн шүү дээ. Тэгээд одоо энэ мордоо одоо сайхан албаа хаагаад дуустын дараа эх орондоо авчих юмсан гэж одоо бодож бас тухайн элчин сайд бас үүрэг даалгавар өгч Вьетнамын ерөнхийлөгчтэй бас ярьжсэн. Тэгээд Монгол улсын ерөнхийлөгчийн тавьсан хүсэлтийг одоо Вьетнамын тал сайхан хүндэтгэлтэйгээр хүлээж авч өнөөдөр ингээд үүрэг гүйцэтгэсэн одоо мордууд маань эх орондоо ирчихсэн. Дэлхийн морины адууны баярын өмнө улс үндэстнийхээ баяр наадмын өмнө ингээд их нутагтай ярьж газар нутагтайраа ингээд сайхан амьсгалж ижил зүрхтэйгээ ирсэнд одоо маш их баяртай, маш их сэтгэл хөдлөж байна. Дэлхийн адууны өдрөө өмнөх нь одоо энэ сайхан хүлэг морд минь эх орондоо ирчихсэн байна. Өнөөдөр энэ Хүү мандлын дэвжээн дээр бас ингээд зогсож байна. Танд яг ямар сэтгэл төрж байна вэ? Одоо хамаагүй бол одоо уйлчих магадгүй шүү дээ. Үнэхээр сайхан байна. Монгол морь гэдэг ямар хүн олдвол гэдэг Вьетнам улсад үүрэг гүйцэтгэж ирсэн Монгол морд маань одоо ирээд даруй 7 хоног болсон байна. Ер нь одоо энэ их нутагтаа ерөн хэрхэн идээсч байна вэ? За юуны өмнө нийт монголчуудаа баяр наадмын төргий. Вьетнам улсын нийгмийн аюулаас хамгаалах яамны морд цагдаагийн хороонд үүрэг гүйцэтгсэн хүлэг морд эх орондоо ирээд 6 хоног байна.
Үзүүлээд мөн бид бүхэнд үүрэг гүйцэд ирсэн хөлөг мөрдөө ижил сүрэгтэн эрх таваар нь сайтар харж хамгаалахыг үүрэг болгосон. Бид Монгол улсын ерөнхийлөгчийн үүрэг болсон дагуу дээрх энэ хөлөг мөрдөө бол сайтар харж хамгаалж арчиж маллах болно. Улсын баяр наадмын соёлын насны морд бидний хажуудлаар яваад өнгөрлөө. Тэгээ одоо Вьетнамд үүрэг гүйцэтгээд 6 хоногийн өмнө ирсэн одоо адуу маань тэр хурдан мордын гинго марзаа сонсоод одоо яаж тархитлогын сэргэж байгааг харах бол бас сонин л байна. Энэ адууг бол одоо багдан шин нэгэн усалж явахдаа одоо унаг батанд чахта эсгэржил байсан байгаа. Тэр үед бол одоо адуу мал уягдаад гинго марз Вьетнам улсаас одоо Монгол мордыг авчрах ажлын хэсгийг хууль зүйн яамны одоо ажлын хэсэг бас ахалж ажилласан. Тэгэхээр одоо Монгол морд өнөөдөр эх орондоо ирж гисэн байна. Та ямар сэтгэл төрж байгаа танд? Өнөхөр сайхан сэтгэл төрж байна. Тэгэхээр Монгол хүн Монгол мордоо хараад тэгээ сэтгэл хөдлөхгүй байхыг аргагүй. Сайхан байна. Өнөөдөр Монгол төрийн тэргүүн манай салбарын хуулийн сайд бүгд чинь хөлөг мөрдөндөө хүндэтгэл үзүүлж байгаа явдал одоо бас нийт одоо шүүхийн шийдвэрс байгуулгын аль багчтай бас үүрэг гүйцэтгэл нь уран зориг нэмсэн. Энэ сайхан ажил боллоо гэж одоо байгууллагын дараагийн хувьд бол хүндэтгэлтэйгээр хүлээж авч байгаа. Өндөөс одоо талархлаа илэрхийлээ. Үндэсний баяр наадмынхаа одоо